Хүүхэд харах үйлчлэгээ үзүүлэх хүсэлтэд иргэдэд зориулсан сургалтын нээлт өнөөдөр аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсэд боллоо. Нээлтэнд аймгийн засаг даргын орлогч Бат Эрдэнэ, нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үргийг төр орлон гүйцэтгэгч Тунгалаг Тамир, нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Мөнх Сүрэн нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Бага насны хүүхдийн эрүүл аюулгүй хамгаалагдсан орчинд амьдрах, тэдний гинтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдвар төвчлөөс сэргийлэх зорилгоор харах хүнгүй гэртээ үлдэж байгаа бага насны хүүхдийг харах, цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй үйлст гар бие оролцож байгаа иргэдэд энэ үеэр аймгийн засаг даргын орлогч Бат Эрдэнэ талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Манай аймгаас хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хүсэлтэд стандартад нийцсэн байртай 35 иргэн дээрх сургалтанд хамрагдаж байна. За энэ сургалтаар маань хүүхд харагч нар маань одоо 5 чадамжийг эзэмшиж мөн хүүхд хүмүүжүүлэх арга, хүүхд хамгааллын бодлого, хүүхдийн зөв хооллолт, хүүхдийн эрүүл ахуй, хөгжлийн бишээд хүүхдэд ажиллах зэрэг чадамжуудыг эзэмшиж хүүхд харах үйлчилгээгээ нээх юм а. За хүүхд харах үйлчилгээг одоо нээхийн тулд хамгийн түрүүнд энэ тэргуун сургалтанд орж гэрчлэгээ авсан байх ёстой. Дараа нь өөрсдөө үйл ажиллагаа эрхлэх ажлынхаа байрны зөвшөөрлийг багийн засаг даргаараа дамжуулан сумын засаг даргаас зөвшөөрөл авсан байх ёстой. Дараа нь хүүхд харагч маань одоо эрүүл мэндийн хувьд, цэцэгтэй эрүүл мэндийн хувьд эрүүлгсэн одоо дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмчнэрээр гаргуулсан байх ёстой. Цагдаагийн газраас бол гэмт хэрэг толбогдож байгаа гэсэн ийм одоо дүгнэлтүүдийг гаргуулснаар үйл ажиллагаагаа эрхлэх болно. Хүүхэд харах үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулийн төсөл тусгасан байгаа. Энэ нь нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36,300 төгрөг, хувьсах зардалд 70,500 төгрөг, нийтдээ 116,900 төгрөгийн зардал олгогдох юм байна. Эцэг эх асран хамгаалагчийн сард төлөх нэмэлт төлбөрийн дээд хэмжээ нийт зардлын 60%-аас хэтрэхгүй байх юм.